За өнөөдөр та бүхэндээ сарны алдагдaltaй болон сар гаригийн иргэшээл танд одоо сул байх юм бол яадаг вэ? Ямар шинж тэмдэг илэрх вэ? Энэ талаас нь зөвлөгөө өгье гэж бодож байна. За сарны хэрвээ алдагдaltaй байвал хүн зүүн совь зүүн бэлэг зөв шийдвэр гаргах тал дээр асуудалтай болж эхэлнэ. Мөн эмэгтэйлэг мөн чанар, эмэгтэйлэг ур чадвар их мөн чанар алдагддаг учраас эдгээрээс болоод одоо бас таны амьдралд бас асуудлууд үүсэж эхэлдэг байх нэ гэсэн үг. За ингээд сүлэх мөн чанаргүй болоод ирэх зэрэг аливаа асуудалд хатуурхаад тэр эмэгтэйлэг мөн чанараас харж ээж одоо аливаа зүйлийг зөөлрүүлдэг тэр сүлдэг мөн чанар алдагдсанаас болоод амьдралд асуудлууд үүсэх нь байна гэж үзэж болно. Тэгэхээр та хэрвээ сарны алдагдaltaй байвал сувд гэдэг чулуу мөн сарн чулууг бол зөөж хэрэглэвэл бас таатай байх нэ гэсэн үг. Эрэгтэй болоод эмэгтэй хүн аль алинд нь эмэгтэй эрэгтэй мөн чанар хоёулаа байх ёстой. Тийм учраас эрэгтэй хүн байсан ч гэсэндээ одоо эмэгтэйлэг мөн чанар буюу тэр сүлэх алсын хараалаг тийм ээ аливаа зүйлд одоо уян хатан зөөлөн хандах